Сайн байцгаана уу? Сэтгэл хөдлөгч байна. За та нартай өнөөдөр энэ видеог үзэх өдрийн мэндийг хүргье. Би өнөөдөр та нартай мессеж өгөхийн тулд хоёр сонголтыг өгч байна. За хоёр кристал гаргасан байгаа. Нэг нь саарл өнгөтэй. Хэрвээ энэ саарл өнгөтэй кристал таалагдсан бол групп 1 гэж ойлгоорой. Хоёр дахь нь ягаан өнгөтэй кристал байна. Ягаан өнгөтэй кристал таалагдсан бол групп 2 гэж ойлгоорой. За тэгээд аль таалагдснаа сонгоорой. Саарлуу ягаан уу гэдгийг сонгоорой. За зарим тохиолдолд бас алийг нь сонгохоо шийдэж чадахгүй бол энэ видеог зогсоож аваад хэдэн секунд хараарай гэж хэлмээр байна. За бүр эргэлзээд хоёулынгийн сонсоод аль таарснаа хүлээж аваарай. За би ямар ч үсэн ягааныг ингээ холбоолчихъя. За би одоо саарлыг сонгосон хүмүүс мессеж өгч шээ. За тэгэхээр би өнөөдөр 22 өдрөөс нэг өдөр гаргасан байгаа. Тийм учраас 22 мессеж өгнө гэж ойлгож байна. За ингээ мессеж эхлүүлье. Нэгдүгээр групп. За нэгдүгээр группт хамгийн эхлээд юу гарсан бэ гэхээр энэ маш хүчтэй эмэгтэй гарч ирсэн байна. Маш гайхалтай. Хүчтэй, логиктой, тэгсэн мөртлөө сүнслэг, аль нь тэнцвэртэй тийм эмэгтэй гарч ирсэн байна. За өөр чинь юу гэж хэлж байна гэхээр зарим энэ хүчтэй эмэгтэй маань магадгүй өөрийнхөө ямар хүчтэйг арай нээж таниагүй байгаа. Тийм хүмүүс байж болох юм. Ямар ч байсан дотгошоогоо эсвэл тийм нэг хэмээ одоо юу гэдэг дуу багтай гэж хэлмээр тийм хүмүүс бас байж болох юм. За тэгвэл өөр чинь юу гэж хэлж байна гэхээр чи бол дууга байх гэж төрөөгүй шүү. Чи маш гайхалтай нэртэй хүчтэй мундаг болохоор чи өөрийнхөө дуу хоолойг гаргаж бусдыг байлдан дагуулах гэж төрсөн гэдгээ ерөөсөө мартаж болохгүй гэдэг сануулга гаргаж ирсэн байна. За тэгэхээр тэрнээс гадна надад ямар мэдээлэл орж ирж байна гэхээр өөрийг чинь ингэж гаргаж хэлж чадахгүй байгаа хоолойны үртэй холбоотой зүйл ээж болох юм. За тийм бол тэрийг бас хоолойны үрдээ нээхэд бол гаргаж хэлээрэй гэж би хэлмээр байна. Дотроо байлгаад байгаа тэр зүйлийг гаргах хэрэгтэй. За дараа нь юу гарсан бэ? Нэгдүгээр группийнхан маань ямар нэгэн тийм олон давтамжтай юмтай таарад байна уу? Олон давтамжтай зүйл бодогдоод байна уу? Эсвэл нэг дуу олон удаа ингэж дахин сонсогдоод байна уу гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. За амьдрал чинь ямар зүйл дахин давтагдаад байна? Энэ нь бол азтай завшаантай зүйл ээж болно, золгүй зүйл хийж болно тийм. За жишээлбэл хин нэгэн тууртагдаад дахин тэр байдал нь давтагдаад тийм. За тийм байж болно. Хэрвээ тийм байх юм бол дахин давтагдж байгаа зүйлүүдэд бол маш тийм ноцтой анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. За онцгүй зүйлүүд бол тийм онцгүй тохиолдлууд дахин давтагдаад байх юм бол тэрэндээ анхаараа, энийг зогсоо гэж хэлж байгаа гэсэн үг шүү. За хэрвээ сайхан зүйл дахин давтагдаад байх юм бол бүр олон сайхан боломж орж ирэх боломж байна шүү гэдгийг мэдрүүлээд байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Ямар ч хэлсэн энэ байдлаа маш их анхаарах хэрэгтэй. Дотроос ч бас өөрөө чинь сүнсэн багийнхан зүв мэдрэмжээр чинь дамжуулаад мессеж өгöd байгаа гэдгийг бас мэдээрэй. Тийм учраас энэ мессеж бол маш чухал гэж харж байна. За энэ бол саяны хамгийн эхэлж гарч ирсэн чи дуугаа байх ёсгүй, өөрийнхөө дуу хоолой гаргах ёстой, чи бусдад өөрийгөө мэдүүлэх ёстой гэдэг мессежтэй бас төстэй зүйл гарсан байна. Энэ бол өөрийнх нь бодсон зүйлийг хийж бүтээх цаг чинь болцсон байна. Ямар ч гацаа байхгүй. 2026 он бол морь жил. За морь шиг хурдтай ямар ч тийм хинч зогсоож чадахгүй тийм морь бол зөвхөн урагшилдаг. Тэрнтэй адилхан нэгдүгээр группийнхан маань зөвхөн урагшлах болно. Тийм учраас өөрийн чинь хүсэл мөрөөдөлтэй холбоотой зүйл юу вэ? Тэр зүйлээ бодит болгох цаг чи ирсэн байна. Өөртөө итгэлтэйгээр урагшлаарай. Яагаад гэвэл цаана орчлон ертөнц харж, дэмжиж, бас хамгаалж байна гэдэг мэдээрээ. За нэгдүгээр группийнхан маань дараа нь юу гарсан бэ гэхээр маш гайхалтай бас орчлон ертөнцтэй холбоотой зүйл гарч ирсэн байна. За энэ бол
Яг одоо ямар зүйл хийж ийн те тэр бүхэн чинь улам өргөжөж тэлэх болно. За сүнсний хувьд ч гэсэн те өөрийн чинь шат улам ахих болно. 3D амьдрал дээр хийж байгаа зүйл чинь улам өргөжих болно гэдгийг баталгаа болгож харуулж байна. За энэ их сонин зүйл гарч ирсэн байна. Энэ ямар учиртай вэ гэхээр дээр те сүнслэг дээр бол сүнслэг ертөнцид фэри гэж байдаг. За анжел гэж байдаг. Юникорн гэх мэт ерөөсөө итгэмээргүй тийм зүйлүүд бүгдээрээ байдаг. За нэгдүгээр группийн маань фэри итгэх хэрэгтэй гэж гарч ирсэн байх шүү заа юу. За тэгэхээр яаж итгэх юм бэ гэхээр фэри зүгээр л сайн залбирах хэрэгтэй. Өөрийнхөө хүслээ хэлээд миний энэ хүссэн мөрөөдсөн зүйл хүрэхэд надад тусалж өгөөч гэж залбирч болох нэ. За нэгдүгээр группийн маань дараагийн зөвлөгөө нь юу вэ гэхээр те өвлийн цаг болоод даараад дээрэс нь өөрийн чинь болохгүй байгаа тэр асуудлууд ч юм уу те гацсан юм шиг тийм мэдрэмж өгч магадгүй гэж юм. За тэгэхээр өөр чинь юу зүйлж байна вэ гэхээр битгий төвчээр алдаарай. Хамгийн гол нь бууж өгч болохгүй хийж байгаа зүйлээ тууштай хийгээрэй. За болохгүй байх бүтэхгүй байх гэд хийж байгаа зүйлээ ерөөсөө зогсоож болохгүй гэсэн үг шүү заяа. Ерөөсөө хийсээр байгаарай. Тэгээд үр дүн гарах болно. Хамгийн гол нь төвчээртэй бас итгэлтэй байгаарай. За дараа нь энэ хоёр хайлам гарч ирсэн байна. За энэ ямар учиртай вэ гэхээр яг одоо ямар нөхцөл байдал вэ те ямар нөхцөл байдал ялангуяа тэр гатсан байгаа нөхцөл байдалтай ч холбоотой. Чи тэр гатсан зүйлүүдийн те хажуугаар нь өнгөрөөд гараад явж чадах болно гэдгийг харуулж байна. Яагаад гэвэл өөрөө юмны учрыг олохдоо маш сайн тийм хүн байна гэж би харж байна. Тийм учраас яаж ийгээд хажуугаар нь те асуудлуудынхаа хажуугаар нь гараад явж чадхаар тийм бас арга ухаантай гэдгийг мэдэрээ. За болохгүй байгаа зүйлээ бас арай өөр аргаар бас хийгээд үзээрэй гэж би харж байна. За дараа нь юу гарсан харъя. За энэ бол далай дотроос маш гоё юм зүрхтэй юм зүйлт олчихсан байгаа эмэгтэйг харуулж байна. За энэ бол ямар учиртай вэ гэхээр ямар нэгэн эд материалтай холбоотой зүйл амьдрал чинь орж ирэх болно. Ямар нэгэн сайхан боломж орж ирэх болно. Мөнгө санхүүгийн байдал те эсвэл хин нэг нь ямар нэгэн санал тавих ч юм уу, ажлын санал, бизнесийн санал ч юм уу. За тиймэрхүү юм болно гэж шүү заяа. Тэгэхээр тэрийг шүүрч аваарай гэсэн үг ээ. За нэгдүгээр группийн маань анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр өөрийнхөө махан бие сүнслэг байдлыг маш сайн хайрлаж хамгаалах хэрэгтэй гэж гарч ирсэн байх шүү заяа. За яагаад ийм зүйл гарч ирж ийм гэхээр магадгүй болохгүй байгаа асуудлаасаа болоод ч юм уу те өөрийгөө ингээд түр марцчихсан, орхичихсан гэх мэт зүйлүүд болсон байж магадгүй. Тийм учраас одоо шоколад гарч ирсэн байна. За шоколад гарч ирнэ гэдэг нь ямар ч учиртай гэхээр хүн болгон шоколаданд дуртай те гоё шоколаданд дуртай. За яг энэ шиг одоо өөрийгөө би бол шоколад чиг те тийм гоё амттай, тийм гоё хүн шүү гэдгийг өөртөө сануулж, өөрийгөө хайрлаж, өөрийнхөө сүнслэг байдал бол өөрийнхөө биеийг бас маш сайн хайрлаж халамжлах хэрэгтэй гэдгээр нь харуулсан байна. За дараа нь 11 тоо гарч ирсэн байна. За 11 тоо гарч ирээд нэгдүгээр группийн маань бас энэ орчлон төрөхдөө өөр юм гэсэн тийм мэдээж хүн болгон зоригтой байдаг ч гэсэн нэгдүгээр группийн маань айлангуяа бусдыг байлдан дагуулах тийм хүчтэй энергитэй хүмүүс. За тийм учраас өөрийнхөө тэр байдлыг өөртөө дахин сануулж те би энэ орчлонд бусдыг байлдан дагуулж бусдад үлгэр жишээ болж явах ёстой тийм сүнс гэдгээ өөртөө сануулах хэрэгтэй гэж хэлмээр байна. За дараа нь юу гарсан бэ? За нэгдүгээр группийн маань амьдралд нь ажил орж ирнэ гэж байна. Яг одоо магадгүй мэдэгдэхгүй ээж болох юм. Нэг л байдал чи өөрчлөгдөхгүй байгаа юм шиг те.
Гэхдээ яг үндэ тийм биш ээ. Өөрчлөлт орж ирнэ. Тийм учраас итгээрэй. За нэгдүгээр группийнхан маань бас юу гарсан бэ гэхээр аа би ингэчүүл одоо бусад хүмүүс намайг шүүмжлэх болов. Бусад хүмүүс ингэх болов гэж бусад хүмүүстэй холбоотой зүйл гарч ирсэн байх шүү заяа. Бусад одоо шүүмжлүүлэхээс зайлсхийдэг бас тийм имээдэг хүмүүс бас байж болно шүү дээ, тий. За ямар ч байсан энэ байдлаа бол ерөөсөө орхих хэрэгтэй. Яагаад гэвэл өөрөө цаанаасаа байгалиасаа заяасан юм хүчтэй нэрхтэг хүн учраас хинээс ч битгий гэдгийг сануулж байна. За нэгдүгээр группийнхан маань хэрэг ямар нэгэн зүйлийн хариу хүлээж байгаа, ямар нэгэн ажил хэрэгчин бүтхийг хүлээж байгаа бол тун удахгүй бүтнэ гэдэг баталгааг гаргаж өгч шүү. За нэгдүгээр группийнханд маань бас гарч ирсэн зүйл нь юу вэ гэхээр ямар зүйл өөрийг чинь баярлуулдаг, ямар зүйлийг хийхээр сэтгэл санаа чинь сэрэгдэг, яг тэр зүйлээ хийгэрэй гэж шүү заяа. Ялангуяа ирээдүйд өөрийнхөө ажил бизнестэй холбоотой зүйл дээр дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Дургүй зүйлээ бол юусоо хийхгүй. За хэрвээ ажил хэрэгтэй гэж бодоол те амьдрахын тулд мөнгө хэрэгтэй болохоор ажлын одоо ямар ч ажил олдсон ч одоо яах вэ мөнгөн л байл гэж бодож орж болохгүй нэ. За ингэж орснороо яах вэ? Ямар сөрөг нөлөө байх вэ гэхээр те мэдээж ажлаа сайн хийж чадахгүй. Өөрөө ямар гайхалтай хүн билээ. Тэр байдлаа бусдад харуулж чадахгүй. Бусад хүмүүсээс өөрийг чинь сайн мэдэж таньж чадахгүй. Тэгээд өөрийнхөө дургу ажлаа хийгээд байхаар мэдээж өсөж дэвшиж чадахгүй. За тийм учраас ер нь өөрийнхөө хийх ажил, бизнес гэх мэт юу вэ те? Тэр бүхэн чинь чиний өөрийн чинь хүсдэг, өөрийн чинь дуртай, сонирхолтой тийм зүйл байх хэрэгтэй юм байна шүү. За нэгдүгээр группийнханд маань дараа нь юу гэрсэн бэ гэхээр яг одоо ямар нэгэн зүйл болохгүй, бүтэхгүй ээж болох юм. Гэхдээ тайвшир гэж юм за. Тайвшир, тайван бай. Бүх зүйл болох болно. За нэгдүгээр группийнхан маань 7-гийн тоо, 5-ын тоо маш их гарч ирсэн байна. За эдгээр тоонууд бол маш чухал тоо байж болох юм. Энд анхаарах хэрэгтэй. 7-гийн тоо бол ялангуяа өөрийн чинь сүнсэн багийнхнаас ч маш их дэмжиж байгаа гэдгийг харуулж байна. 5-ын тоо бол амьдрал чинь өөрчлөлт орж ийн гэдэг баталгааг бас өгж байна. За тэгээд дараа нь нэгдүгээр группийнханд маань юу гарсан бэ гэхээр ямар нэгэн тийм өөр чинь таалагдахгүй байгаа нөхцөл байдал эсвэл өөр чинь таалагдахгүй байгаа хүнтэй хамт байх гэх мэт зүйлүүд байна уу? За тэгвэл энэ байдлаасаа бас гарах хэрэгтэй гэж гарч ирсэн байна. Яа тэгвэл нэг үгээр хэлбэл одоо өөрийн чинь энергиэс доогуур хүнтэй найзлал яваад байх юм бол тэр хүн чинь ингээл юм гомдлоо, амьдрал хэцүү байна, ийм байна, тийм байна гэвэл өөрөө ч гэсэн яг тэр хүнтэй адилхан энерги чинь доошлох болно. Өөрийн чинь энерги маш хүчтэй энергитэй, нэлээд тийм дээгүүр байх ёстой учраас өөрийнхөө энергийг таарсан, урам зориг өгсөн, өөрийг чинь хүчилсэн чи зоригтой шүү, мундаг шүү гэдгийг мэдрүүлсэн тийм хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Тэгжиж өсөж хөгжих болно. За дараа нь энэ амьдралын эргэлт гарч ирсэн байна. Цагаан болон улаан сарнаа гарч ирсэн. За энэ ямар ч өртөө гэхээр хэцүү зүйлүүдийг давж туулсан байна. За тэрийг бол энэ хар өнгөөр харуулж байна. Гэхдээ одоо өөрөө чинь чиглэж байгаа байдал бол цагаан өнгө шүү. За тэгэхээр 2026 онд бол маш сайхан тийм шинэ өөрчлөлт орж ирнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. 2025 онд бас хэцүү байсан байна гэж би харж байна. За дараа нь энэ Таиландын нэг муурны үйлдвэр гарсан байна. За энэ ямар ч учиртай вэ гэхээр энэ бол амьдрал чинь бас эрэг сайхан өөрчлөлт орно гэдгийг бас баталж гаргаж ирсэн байна. Шинэ өөрчлөлт ямар ч байсан орж ирэх нэ. За нэгдүгээр группийнхан маань өөртөө анхаарч өөрийнхөө дотгошоогоо бас өнгийх цаг чинь бас болсон байна гэж байна. Сүнслэг байдалтайгаа холбоотойгоо ямар нэгэн зүйлийг харахгүй өнгөрөөд байна уу? Сүнслэг байдлаа хөгжүүлж чадахгүй байна уу? Энэ онд өөрийн чинь давж дуулсан тэр зүйлүүд чи ямар зүйл заасан гэх мэт зүйлүүдийг ерөөсөө нэг дотгошоогоо орж ревю хийхтэй.
дахин бодож сэгнэх хэрэгтэй байна гэж ойлгож байна. За энэ 2025 он буюу одоо энэ дуусгаж байгаа онд. За энэ ямар учиртай вэ гэхээр бид нэр санаатай, санаандгүй бусдад буруу зүйл хийдэг. 100% хүнд буруу зүйл хийдэггүй, буруу зүйл сандгүй хүн гэж энэ орчинд байхгүй. За нэгдүгээр группийнхний маань хувьд ч гэсэн ялгаагүй. Санаатай, санаандгүй байдлаар бусдыг бас гомдоосон байгаа. Энэ бүхний мэдээж ардаа орхихын тулд дотгошоогоо өнгий гэж түрүүн гарч ирсэн. Тэрнтэй холбоотой. Бусдыг болон өөрийгөө бас уучлах хэрэгтэй. Өөрийнхөө хийсэн буруу зүйл, хэлсэн буруу үгийг ихтэй залруулахын тулд мэдээж нүглээ намжлах буюу дотроо залбирч би өөрийнхөө хийсэн санаатай санаандгүй хэлсэн тэр бүх зүйлээ би энэ ондоо ингэж ардаа үлдээж гинэ гэж хэлэх хэрэгтэй шүү за. За нэгдүгээр группийн маань түрүүний миний хэлээдсэн тэр өөрийнхөө энерги тэнцэх хүмүүстэй хамт байгаадсан. Тэрнтэй холбоотой зүйл гарч ирж ингэж би харж байна. Яагаад гэвэл хязгаар тогтоох гэдэг зүйл гараад ирлээ. За хязгаар тогтоохыг бол олон талаар тайлбарлаж болно. Мэдээж нэгдүгээрт сөрөг энергитэй хүмүүст өөрийн чинь цаг энергийг иддэг тэр хүмүүст хязгаар тогтоох хэрэгтэй. Хоёрдугаарт өөрийн чинь буруу дадал зуршил ямар зүйлээс салж чаддгүй те юу ч хийж болно те ямар нэгэн тийм зүйл тийм донтсон юу ч хийж болно. Тоглоом тоглодогч байж болно, хит их иддэгч байж болно, залхуурдагч байж болно. Сошиал медиагаас салж чаддгүй байж болно. Юу ч хийж болно заяа. Ямар ч байсан өөрийн чинь яг жинхэнэ хувилбарыг гаргахад ямар зүйл санаад болж байна. Тэрэндээ хязгаар тогтоо. Сөрөг хүмүүс хязгаар тогтоо гэж ойлгоорой. За тэгээ хамгийн сүүлийн мессеж нэгдүгээр группийн маань юу даарсан бэ гэхээр амьдралд нь мөнгө санхүүтэй холбоотой зүйл орж ирнэ гэж шүү заяа. За энэ бол нэгдүгээр группийн маань мэдээж мөнгө санхүүтэй зүйл маш их санаа зовж ийн гэж ойлгож байна. Гэхдээ бүх зүйл урсгалаар орж ирнэ гэдэг мэдэх хэрэгтэй. Энэ бол ингээд голын усан дээр хөвтөж байгаа эмэгтэйг харуулсан байна. За энэс гадна ганцхан мөнгө санхүү биш. Ажил, бизнес, хайр сэтгэл гэх мэт зүйлүүдтэй ерөөсөө амьдралын чинь аль талбар дээр ямар зүйл дутагдж байна. Тэр бүхэн чинь орж ирэх бүрэн боломжтой гэдгийг харуулж шүү за. За тийм учраас өөртөө ерөөл хэлэх хэрэгтэй энэ ерөөлийг комент хэсэгт бичээрэй заяа. Миний амьдралд орж ирэх ажлууд бүгд урсгалаараа орж ирнэ гэж бичээрэй за. За тэгээ нэгдүгээр группийн маань ерөнхийдөө харахад бол маш хүчтэй энергитэй хүмүүс шүү заяа. Нэг сүртэй тийм хэцүү зүйл бол гарсангүй. Баг зэргийн тийм засах ёстой зүйлүүд дээр анхаарал өөрөө ажиллах хэрэгтэй. За нэг удаа энэ мессежийг сонсоод бол хангалттай гэж би бодохгүй байна. Тийм учраас нэгдүгээр группийн маань бүр сайн те илүү ойлгож авахын тулд энийг сонссны дараа дахиад хэд хоногийн дараа ч юм уу те сонсоорой гэж би хэлмээр байна. За тэгээ нэгдүгээр группийнхандаа баярлалаа. Би Саарл Кристлийг холдуулаа. За одоо Ягаан Кристл. За Ягаан Кристлийг сонгосон 2 дугаар группийнхандаа мессеж өгөх гэж байна. За 2 дугаар группийнхан маань юу гарсан бэ? За 2 дугаар группийнхан маань хэрэгтэй байгаа зүйл юу вэ гэхээр ерөөсөө сэтгэлийн амар тайван байдал. Амьдралдаа ерөөсөө амар тайван байдал. 2 дугаар группийнхан бол маш чухал байна. За тэрнээс гадна миний харж байгаа зүйл юу вэ гэхээр 2026 онд тэдний хүсэж байгаа ганц зүйл бол те мэдээж бүх зүйл тэнцвэртэй байх. 2025 онд одоо 2 дугаар группийн маань бас тийм хичнээн хэцүү байсан те. Тэр бүх зүйлүүд нь тэнцвэрээ олох. За би 2020 бишээ 2 дугаар группийн маань миний ярьж байгаа зүйл маш их гацаад байна заяа. За энийг би юу гэж хэлж байна гэхээр хоолойны үртэй асуудал байна гэж би ойлгож байна. Амар сонирн болж чинь хэл орооцолтод ирж шүү заяа. Нэгдүгээр группт бол ерөөсөө тгийгүү. Тэгэхээр хоолойны үрдэндээ анхаарах хэрэгтэй. За тэгээд хоолойны үрд хэлсэн чинь бас дараагийнх нь яг таарад гараад ирлээ.
дандаа цэнхрэн гарч ирж байна. За хоёрдугаар группийнхан маань бусдад бас хийх гэсэн зүйл байгаа боловч хэлж чадахгүй байна. Сэтгэл дотор чинь хэцүү зүйл байна. Хэн нэг нь гаргаж өөрийнхөө асуудлыг бас ярьж чадахгүй байна. Ямар нэгэн зүйл хэцүү байсан, болохгүй байснаас болоод одоо ингээд ам чин таглагдсан гэх юм уу те. Ер нь тийм байдалтай хүмүүс. За бүгдээрээ байх албагүй. Гэхдээ ямар ч байсан ихэнх нь тийм байна гэж би харж байна. За ямар нэгэн зүйл болохгүй байснаас болоод итгэл алдсан байж болох юм. За тэгээд 2 дугаар группийнхэнд маань юу гэж хэлж байна гэхээр бүр хамаг юм унтарчлаа. За 2 дугаар группийнхэнд маань юу гарсан бэ гэхээр ямар ч байсан ямар нэгэн зүйл болохгүй бүтэхгүй байлаа гэ тэ. Тэрэндээ итгэсний хэрэггүй. Болохгүй байгаа зүйлдээ бүр ингээд итгэл алдсан байгаа байдлыг харуулж ишээ заяа. Зөндөө сайхан боломжууд орж ирэх болно. За дараа нь дахиад 2 дугаар группийнхэнд маань 70 настай зүйл гарч ирлээ. За энэ ерөөсөө тэр чигээрээ сэнхрэн гарч ирж байна. Ерөөсөө хоолойны үрд гэдэг нь бол тодорхой боллоо. За 2 дугаар группийнхан маань 2025 онд бас тийм хэцүү зүйлүүдийг давж гарсан байна. Магадгүй маш тийм ганцаардсан мэдрэмжийг авсан. Өөр чинь юу зөвлөж гинөө гэхээр дээрээс зөвлөгөө авах те тусламж аваарай гэж ишээ заяа. За 2 дугаар группийнхан маань надтай холбогдоод хуваарь үздэг үйлчилгээг авч болно. Ямар ч байсан зөвлөгөө авах хэрэгтэй. Дээрээс тэгээд тусламж ирнэ гэдгийг мэдэрээ гэж ишээ заяа. За 2 дугаар группийнхан маань жоохон энерги дээшлүүлэх шаардлагатай байна. Яагаад гэвэл энэ тэр чигээрээ ингээд устай зүйлүүд гарч ирсэн. Дараа нь юу гарч ирсэн бэ гэхээр жоохон сэтгэл санааны байдлаа доктортой тэнцвэртэй байлгахын тулд мэдээж хүчтэй байдлыг өөртөө бий болгох, өөрийгөө хүчтэй байлгах гэх мэт зүйлүүд харагдж байна. За өөрийн чинь бодсон, хүлээсэн удаан хугацааны туршид болохгүй байгаа тэр зүйл чинь намар 2026 оны намар биелэх магадaltaй байна. За гэхдээ хаа байсан намар гэж ерөөсө бодож болохгүй нэг л мэдхэд болчихно. Тэр болтол анхаарах ёстой зүйл чинь юу вэ гэхээр өөрийгөө хийж байгаа зүйлдээ өдөр болгон хийж байгаа тэр зүйлдээ анхаарлаа хандуулад хамгийн гол нь 2 дугаар группийнхэн маань өнгөрсөн дээрээ очиж уйтгарлаад ирээдүгөө бодож санаагаа зовоогоод байна да. За тийм учраас зөвхөн өнөөдөртөө анхаараач гэж хэлмээр байна. За дараа нь 2 дугаар группийнхэн маань юу гарсан бэ гэхээр яг ямар зүйл дахин хийгээд болохгүй юм те. Ямар ч үр дүн өгөхгүй байна. Яаж хичээсэн болохгүй байгаа тэр зүйлээ арай өөрөөр хийгээд үзээрэй. Арай өөр хэв маяг, өөрийнхөө арга барилыг өөрчлөх. За хүсэл мөрөөдөлтөйгөө холбоотойгоо зүйлийг бас манифест хийх хэрэгтэй гэж байна. За тэгээд 2 дугаар группийнхан маань 2 дугаар группийнхан маань бас жоохон тийм гацсан байдал орсон байгаа учраас ямар зүйл хацаагаад байна тэр зүйлээсээ бас гарч хөдлөх хэрэгтэй. Тэр хөдлөхгүй байгаа зүйлийг хөдлөх хэрэгтэй гэж шүү. За юу ч хийж болно. За дараа нь юу гарсан бэ гэхээр 2 дугаар группийнхан маань 2026 онд маш сайхан боломж гарч ирнэ. За энэ боломж нь юу вэ гэхээр яг түрүүний миний хэлсэн болохгүй байгаа зүйлээ ардаа орхих, эсвэл өөр аргаар үзэх. Тэрнээс гадна өөр сайхан тийм сонголтууд, өөр зүйл хийх, ажлаа өөрчлөх ч юм уу те. Амьдралаа өөрчлөх, амьдарч байгаа байраа өөрчлөх гэх мэт ер нь тийм өөрчлөлт хийх шаардлагатай тэд нар чинь болж өгөх болно гэж шүү. За дараа нь 2 дугаар группийнхэнд маань юу гарсан бэ гэхээр ямар ч байсан амьдралд нь эрг сайхан өөрчлөлт орох болно. За энэ бол 2025 онд өөрийнхөө далавчийг дэлгэж чадаагүй байсан бол 2026 онд дэлгэж чадах болно гэдэг зүйл гарч ирсэн. За ямар ч байсан Кристал чулуудаа бас жоохон ажиллах хэрэгтэй гэж байна. Ялангуяа чернэлийн ягаан болон шар өнгөтэй чулуу. За чернэлийн ягаан өнгөтэй чулуу нь өөр чинь яаж нөлөөлөх вэ гэхээр сүнслэг байдалтай орох, сүнслэг байдалтай итгэх, дээрээс тусламж авах гэх мэт зүйлүүд чинь чернэлийн ягаан өнгөтэй чулуу буюу аметист үйлчлэх юм. Тус олох болно. За дараа нь шар өнгөтэй. За энэ бол шар өнгөтэй нь бол гэрэл гэгээтэй байдал, өөртөө итгэлтэй байдал, баяр баясгалантай, тэрнээс гадна мөнгө санхүүтэй холбоотой. За тэр зүйлүүдэд өөртөө татах чинь тус олох болно. За 2 дугаар группийнхэнд маань
орчлон ертөнц хийж байгаа зүйл яг түрүүний миний хэлсэн хийж байгаа зүйлд анхаарал хийгээл явжээ. Тэгжид тэр зүйл чинь биелээ олох би 9 сард гэж хэлсэн тийм намрын цагт гэж хэлсэн. Биелээ олох цаг нь ирэх болно хизээ орж ирэх бол гэж юусоо хүлээсний хэрэггүй орчлон ертөнц өөрийнхөө өгсдөө тэр цагтаа өгнөө гэж шээ. За ямар ч байсан үр дүндээ хүрх олон хийж байгаа зүйлийнхаа хүссэн зүйл чинь бас болох болно бодит болох болно гэдгийг мэдэрээ. За дараа нь хоёрдугаар группийн маань юу гэсэн бэ гэхээр мэдээж сэтгэлдээ ингээд юу маш хэцүү зүйлүүдийг тээж явж гин сэтгэл хангалуун бос байна. За гэхдээ ямар ч байсан хичнээн хэцүү байсан ч гэсэн ямар ч шалтгаангүйгээр зүгээр л сайн талархаарай гэж шүү. За сайн талархах хэрэгтэй. Талархснараа яах вэ гэхээр ямар зүйл болохгүй байна. Тэр зүйлүүд чинь ингээд цаанаасаа засагдаад яваад байх болно. За тийм учраас ерөөсөө талархлыг бол хөвшил болгох хэрэгтэй. За би энд нэг юм шалгаа хойшоо хараад байлаа. За дараа нь юу гарсан бэ гэхээр энэ жоохон хэцүү зүйл гарч ирж байна. Энэ бол нэлийн тийм сэтгэлийн хувьд шархацсан, биеийн хувьд шархацсан, махан бие нь бас шархацсан. За энэ ямар ч зөртэй гэхээр сэтгэлийн хувьд шархацсан гэдэг нь бол мэдээж хэцүү дээ. Сэтгэл санааны байдал маш хэцүү зүйлүүдийг давж гарсан. Биеийн хувьд тэгэхээр бас тийм махан бие нь ямар нэгэн байдлаар өвдсөн тий. Ямар ч байдлаар өвдсөн байж болно. За хин нэгэн өөрийг чинь бас өвдгсөн ч байж болно. За тийм учраас өөр чи юуг зөвлөж байна гэхээр ямар зүйлийг чи маш их дэвтсэн тий. Тэр бүх зүйлүүдээ одоо ардаа орхих цаг чинь болсон байна. Чи ингээд зовоод яваад ээж болохгүй гэдгийг харуулж шүү. За хэцүү нөхцөл байдал ялангуяа хэцүү ажил байвал тэрнээсээ одоо гарах эсвэл өөрөө чинь дотны юм маш хэцүү байвал тэрнээсээ одоо холдох гэх мэт энэ зүйлүүд дээр маш их анхаарч иж хэцүү байдлаасаа гарна гэж шүү. Тэрнээс эргэн тойронд байгаа өөрөө чинь ажлын нөхцөл байдал эсвэл өөрөө чинь дотны хүн засарна гэж үл ерөөсөө бодож болохгүй гэж шүү заяа. Чи л өөрөө өөрчлөлтийг хийнэ гэж байна. Чи л өөрөө хөдлөнө. За дараа нь юу гэсэн бэ гэхээр тусламж ав гэдэг зүйл бол 2 удаа гарч ирж байна. За тэгэхээр 2 дугаар группийнхэнд маань тусламж үнэхээр хэрэгтэй байна. Би Instagram линкийг үлдээчих болно. Өөрөө үзүүлж болно. Ямар ч байсан тусламж хэрэгтэй. Тэгээд хин нэгэнд хэлж чадахгүй байгаад ээж болох юм. Нилийн тийм дотгошоогоо болцсон байгаа байдлыг харуулж шүү. За дараа нь юу гарсан бэ гэхээр сэтгэлийг чи өвдгсөн тэр бүх зүйлүүдээсээ өөрөө маш их зүйлийг суурч ойлгож авч ухаарч авч байгаа гэдгийг мэдэрээ. Тийм учраас өөрийгөө алдсан гэж өрөөсөө бодож болохгүй. Энэ бүх хэцүү зүйлүүдээ давж туулснараа ирээдүйдээ чи энэ зүйлүүдээ дахин давтахгүй мэдмийн үрчин нээгдээд маш их ухаарлыг олж чи бүх зүйлийг тийм урдих шиг хардаг өнцөг чинь бас өөрчлөгдөн гэж шүү. За тэгээ амьдрал чинь эрэг сайхан өөрчлөлт орно гэдгийг бас энэ бас баталж байна. За тэр болтол хамгийн гол нь 2 дугаар группийнхэнд маань сэтгэлийн төвчээр хэрэгтэй байна гэж шүү. За дараа нь юу гарсан бэ гэхээр энэ бол өөрийн чинь дотоод хүүхдтэй холбоотой зүйл гарч ирсэн. Дотоод хүүхд чинь нэлийн тийм шархацсан байна. Тийм болохоор аргагүй юм хэцүү зүйл гарч ирээдсэн. За тийм учраас өнгөрснөөсөө суралцаад өнөөдөр бол тийм би шинэ хүн болж төрж байна гэдэг тийм итгэлийг өөртөө бий болгох хэрэгтэй. Ялангуяа өөр чинь тохиолдсон хэцүү нөхцөл байдал хэцүү тэр бүх зүйлүүдийг 2025 онд ардаа үлдээгээд бүх зүйлийг дахин шинэ ондоо эхлэе гэж биелмээр байна. За энийг батлаа гараад ирлээ. Энэ бол тэгээд ямар зүйл хэцүү байсан, ямар зүйл төвөгтэй байсан тий. Тэр бүх зүйлүүдийг ингэж ардаа орхиж чи дахин шинээр гарч ирнэ. Дахин шинээр чи бүгдийг эхлэх болно гэдгийг хэлж гин. За тэрнээс гадна мэдээж энэ бүхний хийхин тулд зориг зөрөх маш хэрэгтэй. Тэгэхээр маш зоригтой байх хэрэгтэй гэж ойлгож байна. За дараа нь өөрийнхөө биеийг 2 дугаар группийнхэн маань маш сайн хөдөлгөх хэрэгтэй. За өөрийнхөө биеийг хөдөлгөнө гэдэг нь ямар ч хэрэгтэй гэхээр
гэртээ бүжиглэж олно. Ямар ч байсан биеийн хөдөлгөөн маш сайн хийх хэрэгтэй. Ингэснээрээ өөрийн чинь дотор байгаа бие энерги дотор чинь байгаа гацсан байгаа тэр бүх зүйлүүд чинь тий хөдөлгөөнд орж эхэлж ямар ч байсан тэр гацаанаасаа гарч чадах болно гэдгийг харуулж байна сая. Тийм учраас дуу тавиа зүгээр л өөрийнхөө мэдрэмжээр хөдөл бүжигэл өдөр болгон хамгийн гол нь нэг удаа хийгээл болчих зүйл биш шүү заяа. За дараа нь юу гэсэн бэ гэхээр энэ Манеки Нико гэдэг энэ Японы юу гарсан байна? Муур гарч ирсэн байна. За энэ ямар ч төртэй гэхээр энэ бол ад завшаантай зүйлийг бэлэгдэм аа. За ямар ч байсан дээрээс 2 дугаар группийнх юм аа тий. Нилийн тэмцэл санааны байдал нь хэцүү байгаа учраас өөр чинь юу гэж загч байна гэхээр чи аюулгүй байгаа шүү. Бид нэр харж хамгаалж байгаа. Чи хамгийн гол нь итгэл алдаж болохгүй. Төвчээртэй байх хэрэгтэй. Дотроо байгаа хэцүү сэтгэлийнхаа асуудлыг бүгдийг нь ингэж гаргах хэрэгтэй. За хин нэгэнд хэлж ярьж чадахгүй байл тэмдэглэл өгөх хэрэгтэй. Ямар ч байсан гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл хоолойны үрдний асуудал би ярьсан тийм. За энэ бүхнийг хийсний дараа нэг үгээр илүү сэтгэлээ эдгээсний дараа ад цаашаандаа сайхан зүйл орж ирнэ гэдгийг нь харуулж байна. Энэ бол ялангуяа орон цагаан өнгөтэй юм муур байна. Калико гэдэг муур идэв шүү дээ. Тэр гарч ирсэн байна. За энэ бол мөнгө санхүүтэй холбоотой ажил орж ирэхийг бэлэгдэж байгаа шүү. За дараа нь энэ маск зүүцэн байгаа үнийг харуулж байна. Энэ ямар ч өртөө гэхээр өөрөө бас тийм нэлийн тийм дотгошоогоо хүн болохоор өөрийнхөө жинхэнэ байдлыг, жинхэнэ характер, жинхэнэ занг бас бусдад гаргаж чаддгүй гэж болох юм. Бусдад харуулахаас имээдэх тийм. За тэгвэл энэ байдлаа одоо хаяарай. Яагаад гэвэл бүх зүйлийг шинээр эхэлж байгаа. Одоо жинхэнэ өөрийнхөөрөө, оргиороо natural байх хэрэгтэй гэдгийг харуулж шээ заяа. За тэрнээс гадна нөгөө утгаараа бас эргэн тойрон чинь өөр чинь бас сайн санахгүй сөрөг энергитэй хүн хүрээлчин байна гэдгийг харуулж байна. Энэ хүн бол өөр чинь те өөрийг чинь магтах дурггүй тэгсэн мөртлөө энэ одоо яаж юм ямар амжилт гаргаж ийн юу хийж ийн хаагуур явж ийн гэх мэт зүйлүүдийг чинь магадгүй сошиалаар ажигладаг гэж болох юм. Ямар ч байсан энэ нэгэн тийм холуур хараад идэг тийм хүн биш үү заяа. Тэгэхээр хүрээлээ бас нэг шалгах хэрэгтэй гэж ойлгож байна. За дараа нь юу гарсан бэ гэхээр 2 дугаар группийнхан маань зориг зүрх гэдэг зүйл гарч ирлээ. За маш зоригтой байх хэрэгтэй. Одоо ерөөсөө хуучин өөрөө те ингээд ийм илүү дотгошоогоо бусад хүмүүс юу гэж бодохын гэх мэт зүйлүүд бодож тийм байсан бол одоо өөр болох нэ. Ерөөсөө өөрчлөгдөнө. Хин ч юу гэж бодсон, хин ч юу гэж ярьсан надад огт хамаа байхгүй гэдэг зүйлийг бас бодох хэрэгтэй байна. За дараагийнх дээр нь юу гэсэн бэ гэхээр энэ бол нэгэн тийм дотгошоогоо гүнзгий орох хэрэгтэй гэдгийг хоёр халимаар гаргасан байна. За 2 дугаар группийнхан маань яг одоо амьдрал чинь те ямар зүйлээс болоод урагшилж чадахгүй байна. Ямар зүйл дотор чи ингээ гацаад байна. Энэ зүйлээ нэгэн тийм тодорхой сайн харах хэрэгтэй. Дотгошоогоо өнгөх хэрэгтэй гэсэн зүйл гарч ирж байна шүү заяа. За тэгсэн чи сонь зүйл нь юу вэ гэсэн чи яг энэтэй холбоотой юм. Талент харж байгаа эмэгтэй гараад ирлээ. За энэ бол өөрийн чинь дотор байгаа хүнд хар мэдрэмж, хүнд хар энерги байгаа гэдгийг харуулад хар өнгөөр төрсөлсөн биш үү заяа. Хар өнгөтэй балаачтай тэгээ хэрээтэй толгойнх нь хүрээж гисэн хар, модны мөчөрч гисэн хар, ерөөсөө тэр чигтэй хар. За энэ бол ерөөсөө өөрийнхөө сүүдэр тал, өөрийнхөө дутагдaltaй тал гэх мэт зүйлүүдээ бүгдээ нүүртүүл өөрийгөө ингэж толимдаар. Тэгээд тэр зүйлүүдээ маш сайн эдгэх хэрэгтэй. Яаж эдгэх вэ гэхээр мэдээж өөрийнхөө дутагдaltaй тал, сүүдэр талаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Тэднийг үзий ядаж, тэдэндээ готрох биш. Зүгээр хүлээн зөвшөөр. За хүлээн зөвшөөрснийхэн дараа мэдээж одоо би энэ байдлуудаа өөрчлөнө. Шинэ он гарах гэж байгаа тийм. Тийм учраас хэцүү бүх зүйлүүдээ хүнд энергиудээ ялангуяа ардаа орхиорой. Он гарахаас өмнө өөрийнхөө сэтгэлийнхаа дотоод байдалтай анхаарч нүүр тулаарай гэдэг хэлмээр байна.
За дараа нь яг саяныхтаа бас уялдаж гарч ирсэн байна. Энэ бол хэцүү нөхцөл байдал болохгүй байгаа тэр бүх зүйлээ ерөөсө байгаагаар нь хүлээн зөвшөөрөө гэдэг зүйл гарч ирлээ шүү. За тэгээд хамгийн сүүлийн мессеж 2 дугаар группийнхан маань өөртөө ерөөл хэлнэ. За ямар ерөөл хэлэх вэ гэхээр 2 дугаар группийнханд маань өөрийг нь хайрлах, өөрийг нь ойлгох тийм хүний сэтгэл, тийм хүний хайр хэрэгтэй. 2 дугаар группийнхан маань бас өөрийнхөө туулсан тэр ямар нэгэн травма ч юм уу те хэцүү зүйлээсээ болоод бас бусдыг хайрлахаас бас имийдэг болцсон байна. За тийм учраас би бусдыг хайрлаж, бусдаас бас хайрыг хүлээж авахд бэлэн байна гэдэг ийм сайхан ерөөлийг 2 дугаар группийнхан маань комент хэсэгт бичээрэй. За тэгээд та нартай тус алсан байх гэж найдаж байна. Дараагийн видео хүртэл түр баяртай та нар тэгээд комент хийээрэй. Пока.